2000 оны 1-р сард дэлхийн энергийн давтамж эрс өсөж 9.3 Гц болсон бол 2014 онд 16.5 Гц болсон. Өөрөөр хэлэх юм бол 14 жилийн хугацаанд дэлхийн энергийн давтамж 2 дахин өссөн байна. Надаас ахуулаад маш олон хүмүүс өөрийгөө хайрлана гэдгийг өөртөө үнэтэй чамин хувцас худалдаж авах, эд идэл авах, мөн сайхан хоол унд идэх зэргээр материаллык эд зүйлстэй холбон тайлбарладаг. Энэ удаагийн дугаараар өөрийгөө хайрлах мэдрэмж номын талаар хураангуйлах болно. Энэ дэлхий дээр амжилттай яваа олон хүмүүс тэдний бодлын хүч нь өнөөдрийн сайн сайхан амьдралыг бүтээхэд тусалсан гэдэгтээ санал нийлдэг. Энэ номон дээр дэлхийн ертөнцийн энергийн түвшин өдрөөс өдөрт, жилээс жилд улам бүр дээшилж байгаа тухай гардаг. Яг үүнтэй зэрэгцэн хүн өөрийн энергийг дээшлүүлж чадсанаар илүү амжилттай, сайхан амьдарч болох талаар өгүүлдэг. Харин энэ дэлхийн ертөнцийн энергийн түвшин дээшилж байгаа үйл явцыг цаашаа гүнзгийрүүлэн судлаад үзсэн чинь маш олон эрдэмтэн судлаачид сүүлийн жилүүдэд дэлхий болон хүний энергийн түвшин өсөж нэмэгдэж байгаа талаар өгүүлдэг юм байна. Учир нь юу вэ гэхээр дэлхийд даяараа маш олон бясалгалын үйл ажиллагаанууд группээрээ хуваагдан маш олон өнгөрсөнд болсон үйл явдлыг эмчилдэг хүмүүс мөн энэ талын контентууд сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэж байгаа учраас эдгээр нь хүмүүсийн ухамсарын түвшинд эргээр нөлөөлж үүнтэй зэрэгцэн дэлхийн ертөнцийн энерги тэр чигээрээ өсөж ухамсарын байдалд сэрж байгаатай холбоотой хэмээн үздэг олон эрдэмтэд байдаг юм байна. Түүнээс гадна маш олон хүмүүс хүн төрөлхтөн сүнслэг сэтгэлгээний хувьд сэрж байгаа гэдэгтээ санал нийлдэг. Жишээлх юм бол хүмүүс өөрсдийнхөө талаар илүү ухамсартай болж эхэлж байгаа, мөн илүү инэрэнгүй, нэгүүлсэнгүй болж байгаа, мөн байгальтайгаа холбогдох, дэлхийн ертөнц universe-ийн талаарх ойлголтуудаа нэмэгдүүлэх, өөрийн өнгөрсөн амьдралд үлдсэн траума болон сэтгэлийн шарахыг эдгээх тал дээр маш олон хүмүүс анхаарлаа хандуулад байгаа юм байна. Хүмүүсийн амьдралын чанар тэдний бодлын чанартай шууд холбоотой байдаг. Харин хүмүүсийн бодол нь өдөр болгон дахин давтагдаж байдаг. Жишээлх юм бол ихэнх хүмүүс өнгөрсөн цаг хугацаанд болсон зүйлсийг өдөр болгон боддог. Харин маргааш нь өчигдрийнхөө бодлын 80-90%-ийг дахиад л давтаад байдаг. Энэ маягаар хүний бодол санаа үргэлжилж байдаг учраас хүмүүсийн амьдралд төдийлөн өөрчлөлт гарахгүй байх нь нэлбэг байдаг юм байна. Хүн болгон өөрт оногдсон 24 цагийн хугацаанд бодож буй бодлын энергийн давтамжийг дээшлүүлснээр жилээс жилд энергийн түвшин нь өсч буй энэ дэлхийтэйгээ зэрэгцэж аж амьдралаа дээшлүүлэн амьдрах бүрэн боломжтой. Энэ номыг өөрийгөө хайрлах мэдрэмж гэж нэрлсэн нь учиртай санагдлаа. Учир нь хүмүүс бид өөрийгөө хайрлах үйлдэл хийхээс илүүтэй түүнийг мэдэрч сурах нь хүний энергийг ихээр дээшлүүлдэг юм байна. Жишээлх юм бол байгальд алхах, уул устайгаа ойр байх нь энергийг дээшлүүлдэг. Харин моддыг тэврээд байгалийн сайхныг нүдэн аниад чин сэтгэлээсээ мэдрээд зогсох нь дотоод бясалгал болдог төдийгүй модны хажууд зүгээр л зогсохоос хамаагүй илүү үр дүнтэй. Ямар нэгэн байдлаар энергийг зогсоох боломжгүй учраас түүнтэй зохицох аргад суралцах нь хамгийн чухал. 2000 оны 1-р сард дэлхийн энергийн давтамж эрс өсөж 9.3 Гц болсон бол 2014 онд 16.5 Гц болсон. Өөрөөр хэлэх юм бол 14 жилийн хугацаанд дэлхийн энергийн давтамж 2 дахин өссөн байна. Энэ нь сүүлийн 1000 гаруй жил тогтмол байсантай харьцуулсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн ертөнцийн энергийн түвшин тогтмол байдаг байсан бол одоо энэ өсөлт илүү хурдцтай болж байгаа. Тухайлх юм бол 2015-аас 2016 онуудад буюу ердөө 2 жилийн дотор дэлхийн энергийн давтамж түүхэндээ хамгийн дээд үзүүлэлт болох 30 Гц-д хүрсэн байдаг юм байна. Энэ бүхэн яг юуг өгүүлж байна вэ? Энэ бүхэн нь өөрийн энергийн давтамжийг дэлхийн ертөнцийн энергийн давтамжтай адил хэмжээнд өсгөж байхгүй бол энэ дэлхий дээр илүү баяр баясгалантай амьдрах боломжийг авч чадахгүй гэсэн үг. Үүний тулд хийх ёстой хамгийн эхний алхам бол өөрийн давмгайлах бодол мэдрэмжийг олж тогтоох хэрэгтэй. Үүний дараагийн алхам нь таныг ямар төрлийн мэдрэмж мэдрэх үед таны эсийн түвшний давтамжид яг ямар өөрчлөлт гарч байгааг ухамсарлах явдал юм. Энэ алхмыг хийхэд хүний сэтгэл хөдлөл бүрийн давтамжийг ангилах нь тус болно.
Дэлхийн давтамж 36 гэрц байгаа тул өөрийгөө энэ давтамжийн түвшинд барьж байх хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлэх юм бол бусад хүмүүс болон үйл явдлыг шүүж дүгнэлт хийлгүйгээр сүрэг мэдрэмжээр хандахгүй байхад суралцах хэрэгтэй. Орчлон хайрын нүдээр харах явдал хамгийн чухал. Учир нь хайр бол энэ дэлхийн хамгийн дээд түвшний энерги юм. Америкийн нэгдсэн улсын шинжлэх ухааны улсын сангаас хийсэн судалгаагаар нэг хүний толгойд өдөрт 60-аас 80 мянган бодол эргэлддэг юм байна. Хүн хоногт дунджаар 8 цаг унтаж амардаг гэж үзэх юм бол үлдсэн 16 цагт нь буюу 57,600 секундын нэг жагшинг хүмүүс бид бодлоос ангид өнгөрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүн 1 секундэд 1-2 бодол боддог байх нь. Харин эдгээр бодлын 80% нь сөрөг буюу буруу орчимтэй байх нь бий. Бидний олон дахин боддог бодол нь итгэл үнэмшил болж хувирдаг. Хизээж тохиолдох нь тодорхойгүй зүйлээс айж түгшин хийсвэр бодолтой хөтлөгдөн амьдрахаас бодлын тань чанарт өөрчлөлт гарахгүй. Элдвийн түгшүүрт бодлын 85% нь хизээж амьдралд биелдэггүй. Гагцхүү тэдгээр бодлын давтамжаас хамаарат 15% нь тохиолдох магадaltaй байдгийг судалгаагаар харуулсан. Судалгаанд оролцогчдын 79% нь түгшүүрт бодолтой бий болгосон бэрхшээлийг бодит амьдрал дээр илүү сайнаар даван туулж чадсан. Хэрвээ хүмүүс бид бодсон бодол бүрээ бичиж тэмдэглэж авдаг бол өдөр бүр зузаан ном бичих боломжтой. Гэвч тэр номоо бусдад уншуулж зүрхлэх байсан болов? Тэрхүү ном нь айдас, түгшүүр, санаа зовнил, үзэн ядалт, стресс, уй гуниг, харамсал, гомдлын тухайл хачирхалтай ном байх вэ? Тэр номонд тоотой хідэн эерэг хуудас байна хэмээн итгэж байна. Хайр, талархал, уучлал, ухаарал, ерөөл амьдралын сайхан талыг дурсан хідэн мөр бичсэн байх болов уу? Өдөр бүр маш олон сөрөг бодлыг бодохгүй байхын тулд та өөрөө үйлдэл хийх учиртай. Бодлоо бодохгүй буюу өөрийн бодлыг эергээр сольж болно. Талархал нь бидний зүрхэнд шингэдэг бодол гэж хэлж болно. Талархлын вибрац буюу давтамж нь таны дотоод сөрөг энергийг хувирган өөрчлөх чадaltaй. Хайрын энергич мөн адил гайхамшигтай хүчтэй. Энэ бүхнийг соёолуулах үндсэн нөхцөл нь бясалгал юм. Хүний өөрийн бодол нь амьдралын чанарыг тодорхойлдог. Тэгвэл таны бодол илүү чанартай, илүү гэгээлэг байх тусам таны амьдрал сайн сайхан байх болно. Харин яаж өөрийн бодлыг чанартай, гэгээлэг болгох вэ гэхээр яг танд өдөр болгон бодогдоод байгаа тэрхүү бодлуудыг та өөрөө анзаараад бодлыг бодох вэ. Тэгэхээр өөрийнхөө бодлыг анзаараад тэр бодол чинь сөрөг бодол байх юм бол та эерэг бодол болгож өөрчлөх хэрэгтэй. Яаж вэ гэхээр танд нэг сөрөг бодол орж ирлээ гэж бодъё. Тэгэх юм бол та тэрийг хэрвээ ийм эерэг байсан бол яах вэ гэж нэгдүгээрт өөрчлөх. Хоёрдугаарт нь таны өнөөдрийн болж байгаа бүхий л үйл явдлыг бичээд талархаж бичих. Талархсан бодол нь сөрөг бодлыг эерэг болгож өөрчлөхөд маш чухал нөлөөг үзүүлдэг. Хүн болгон өөрийн бодлыг эерэг сайхан болгож бусдыг шүүмжлэхгүй, бусдын тухай болон өөрийнхөө ч тухай сөрөг бодлол бодохгүй байх нь маш их боломжтой хэдий ч танаас хүчин зүтгэл, хичээл, сургуулилт, давтамжийг шаарддаг юм байна. Хэрвээ та ямар нэгэн байдлаар эерэг бодол бодлоо гэхэд түүнийг мэдэрч сэтгэл хөдлөлтөйгөө нийцүүлэх нь чухал. Ийм учраас үүнийг өөрийгөө хайрлах мэдрэмж хэмээн нэрлсэн. Тэгэхээр та өөрийгөө хайрлахын тулд аль болох байгалийн гаралтай цэвэр хүнс ургамал ногоо идэх, цэвэр ус ихээр ууж илүү их унтаж амрах, сөрөг орчноос холхом байх, ганцаараа цагийг өнгөрөөж өөрийнхөө аз жаргалыг мэдрэх, тогтмол бясалгал хийх, биеэсээ сөрөг програм хор бохирдлыг гаргах. Энэн дээр өөрийн бодлыг цэвэр эерэг байлгахаас гадна мөн биеийн хор бохирдлыг цэвэрлэж гаргаж байх тухай зөвлөдөг. Өөрийгөө маш ихээр хайрлаж, амьдралаа яг хүснээрээ дахин бүтээж буйгаа ухамсарлаад одоо цагтаа оршиж амьдрах нь таныг өөрийгөө хайрлах мэдрэмжийг авахд маш ихээр туслах болно. За тэгээд энэхүү номон дээр хүний энергийн доод давтамжийг бий болгодог болон энергийн дээд давтамжийг бий болгодог зүйлсийн талаар өгүүлдэг. За хүний доод энергийн давтамжийг үүсгэдэг зүйлс нь болохоор уур, бухимдал, гомдол, сэтгэл санааны зовнил, хайхрамжгүй байдал зэрэг нь хүний энергийн доод давтамжийг үүсгэдэг. Харин хүний энергийн дээд давтамжинд хайрлах сэтгэл, бусдыг өршөөж уучлах сэтгэл,
За мөн таны дэргэд хамт байгаа хүн бол тантай нэг энергийн түвшинд оршдог юм а гэдгийг мэдрэх мэдрэмж, инрэл нэгүүлсэл, бүх амьд амьтад ургамал болон хамаг ертөнцийг ялгахгүйгээр хайрлах хайр, хэн нэгнийг огт нөхцөл болзолгүйгээр хайрлах нь энергийн хамгийн дээд татамжийг бий болгож байдаг юм байна. Ийм учраас өөрийгөө хайрлах мэдрэмжийг авахын тулд өөрийгөө нөхцөл болзолгүйгээр хайрлаж сурах нь танд маш өндөр энергийн түвшнийг авчрах юм байна. Жишээлх юм бол та өөрийгөө ийм хідэн хэлтэй болсныхоо дараа хайрлана. Эсвэл ийм амжилтанд хүрснийхээ дараа хайрлана. Арьсаа ийм гоё болсны дараа хайрлана гэх биш. Харин яг одоо өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч нөхцөл болзолгүйгээр хайрлаж сурах хэрэгтэй юм байна. Одоо бид өөрийгөө нөхцөл болзолгүй хайрлахад суралцах нь таны амьдралын чанарт маш ихээр нөлөөлнө. Үүний тулд харин та бясалгах, амьсгалын дасгал хийх, аль болох их инээж баясах, өндөр давтамжтай дуу, байгалийн чимээ анирыг сонсох, дуулах, бүжиглэх, дасгал хийх, эрүүл чирэг болох, биеэ болон сэтгэлээ хоргойжуулах, өндөр давтамж бүхий амьд байгалийн хүнсийг хэрэглэх, байгальд хөл нүцгэн алхаж, хамгийн гол нь өөрийгөө нөхцөл болзолгүй хайрласнаар л та өөрийгөө хайрлах мэдрэмжийг 100% авч чадах юм байна. Өмнөх дугаараар iCoffee-ний бясалгалаар тэр бумтан болсон хүмүүс буюу ерөнхийдөө бодол, мэдрэмж, манифест хийх талаар гардаг учраас та сонирхож байвал энд дараад миний өмнөх бичлэгийг үзээрэй. Энэ удаагийн дугаараар хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахиад уулзъя.